Дараагийн мэдээг танилцуулъя. Технологийн салбарт мөнгөний эрэлт их байгаа учраас мөнгөний ханш өссөн гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. За мөнгө бол түүхэнд байгаагүйгээр өссөн байна. За үнэт металлыг шууд хүргэлтээр худалдан авч зардаг спот зах зээл дээр мегмар гарагт мөнгөний ханш анх удаага унц нь $60 давсан байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа өргөн хүрээтэй импортын тарифын бодлого болон дэлхийн эдийн засгийн төлөв байдал төдийлөн таатай бус байгаа зэргээс үүдэн ийхүү мөнгөний үн түүхэнд байгаагүй дэд амжилт тогтоосон. За мөн үүнтэй адилаар алтны ханш ч гэсэн энэ 7 хоногт мөн өссөн байна. За Америкийн нэгдсэн улсын бодлогын хүү буурч байгаа. За амд долларын ханш суларч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид алт мөнгө зэрэг үнэт металлд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна. Америкийн нэгдсэн улсын төв банк лав гарагт хуралдаж үндсэн бодлогын хүүгээ 4.1%-аар бууруулах ийм шийдвэр гаргасан. За үүнтэй холбоотойгоор арилжаа эрхлэгчид гол төлөв мөнгө гэх мэт үнэт металлыг худалдан авч байгаа. За учир нь хүү бага байхад банкнд бэлэн мөнгө хадгалах эсвэл богино хугацаатай бонд худалдан авах нь төдийлөн ашиг бус байдаг учраас их үнэт металлд хөрөнгө оруулдаг гэдгийг Сингапурын Nanyang технологийн их сургуулийн профессор Yew Hee Chua тайлбарлаж хэлсэн байна. За өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалт гэж нэрлэгддэг үнэт металлд хөрөнгө оруулах хандлагатай байна. За аюулгүй хөрөнгө рүү шилжих хандлага нь сүүлийн саруудад алтны үн анх удаа түүхэнд байгаагүйгээр унц нь $4,000 давж шинэ дэд амжилт тогтоох бас гол шалтгаан болсон байна. Хөрөнгө оруулагч алтнаас гадна бусад хямд хувилбаруудыг хайж байгаа учраас алтны үн огцон өснө мөн мөнгөний ханшийг огцон өсгөх нөлөөллийг бий болгосон гэж OCBC банкны шинжиж Кристофер Вонг хэлж байгаа. Алтан энэ онд 50 гаруй хувиар өснө. Төв банкуд алтыг их хэмжээгээр худалдан авсантай холбоотой мөн цагаан алт палладигийн үн энэ онд бас өссөн гэж шинжээчид хэлж байна. Технологийн салбарын эрэлт нийлүүлээс давсан учраас мөнгөний ханш өссөн гэж бас мэргэжилтнүүд үзэж байгаа. Мөнгө нь алт зэрэг бусад металлаас эрэлтийн хувьд давсан учраас энэ онд мөнгөний ханшийг 2 дахин нэмэгдэх ийм нөхцөл үүссэн. За мөнгө бол зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл төдийгүй биет нөөц гэдгийг үйлдвэрлэгчид судлаачид хэлж байгаа. За үйлдвэрлэгчид энэ металлын эрэлт хэрэгцээг олж харж байгаа учраас энэхүү ихээр худалдаж явж байгаа гэдгийг Сингапурын менежментийн их сургуулийн профессор Комас Мериникас хэлж байна. Алт эсвэл зэсэт эсвэл сайн цахилгаан дамжуулдаг үнэт металл болох мөнгө нь цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны хавтан зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагддаг. Мэргэжлүүдийн таамаглаж байгаагаар цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт өсөх магадaltaй байгаа нь мөнгөний эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа бол автомашины твшилтэд батарей хийхэд бүрч их энэ металл болох мөнгө шаарддаг. Гэхдээ хар туглаг, цэс, алт зэрэг бусад металлыг олборлоход мөнгийг дайвар бүтээгдэхүүн байдлаар олборлдог учраас мөнгөний нийлүүлэлтийг хурдан нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд бас анхааруулж байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны бодлогын хүрээнд Америкийн нэгдсэн улсаас мөнгөнд татвар ногдуулж болзошгүй гэсэн болгоомжил дэгдсэн. За үүнтэй холбоотойгоор зах зээл бас мөнгөний үн өсөх шалтгаан болж байгаа. За тариф ногдуулж болзошгүй гэсэн энэхүү айдсаас болоод Америкийн нэгдсэн улс мөнгийг хуримтлуулах ийм бодлогыг үйлдвэрлэгчид хэрэгжүүлж байгаа. За харин дэлхийн бусад улсад бол үүнээс үүдэн хомсдол үүсэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлээд байна. За Америкийн нэгдсэн улс мөнгөнийхөө 3/2 орчмыг нь бол импортлж авдаг. Мөнгийг үйлдвэрлэл үнэт идэл хөрөнгө оруулалтанд ашигладаг. Үйлдвэрлэгчид хомсдлын улмаас үйл ажиллагаанд таслах нөхцөл үүсэхгүй тул нийлүүлэлтэд балталгаатай болгох ийм бодлогыг баримталж хоорондоо уралдаж өрсөлдсөн бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн зах зээл дээр мөнгөний үнийг өсгөхөд хүргэсэн гэж профессор Мариникас бас хэлж байгаа. За мөн мөнгөний үн эх саруудад өндөр хэвээр байх төлөвтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж анхааруулж байна.